Сайн байцгаана уу та бүхэндээ 2026 оны мэндийг хүргэе. Би анхны блогоо хийж байна. Баянзүрх дүүрэгт байрлах нийслэлийн ерөнхий боловсролын 14 дугаар сургууль дээр ирсэн байна. За ямар онцгой зочнтой уулзах та бүхэн утгагүй мэдэх болно. Ингээд бүгдээ хамтдаа орцгоё. ханга исэн баг цагийн уртаа хораагийг төрөгтэй олоссорман хүн борол дэсэмэн ортын дохудгийн тастай их хорон минь онтоны сэхэн дүүсэн байгаа цагийн Töröd zon ändramara Osby vain vitin vitan sol ekkarongmi Unestidime Koktengri chugui Ekkarnas men sayhan nokta khachugui Unestidu Айлах шүтэнгүй Ихорнос мен сайхан нутаг хачугүй Бахархан ардол ноно тинун дэргэстэй их хорон минь Үнэстидимэг Хөхтэнгэр бичүгүй их хорноос минь сайхан нутаг хачугүй Үнэстидү хайрлах шүтэнгүй их хорноос минь сайхан нутаг хачугүй
нийслэлийн ерөнхий боловсролын 14-р сургуулийн сурагч Мишель маань одоо 2 сарын хугацаанд бүтээлүүдийг хийгээд энэ гоё үзэсгэлэн гаргасан байна. Тэгээд Мишельтэй баяр хүргэе. Тэгээд бүгд болгон аяастай байдаг аяасыг хөгжүүлж чадвараас ийм гайхалтай бүтээлүүдийг хийдэг байна. Бүтээлийг уралсан Мишельтэй дахин баяр хүргэж Аз жаргал сайн сайхныг хүсье. 자, 미국 선수 오늘 한번 자, 오늘 잠깐 지금 해치다. 오늘 미국 사이드 오늘 들어갔어. 자, Секэлшиг цагаахан зовоон энэ биний минь үл тасрахаа утагнэ үхэн нумрог газрын ингээд зурагдан нүгэ боловсролын хөтөлбөр хийлээ. Мишелийн хийж байгаа хөтөлбөр хийлээ. залуу хасаадахаа сургаалыг түүхүүлээ үлгэрий цэнхэр орон минь бодол эцэгнэн оршоо ибэд нотанда миний цэнхэр хэцээр тэнгэрийн diwaажин миний унсан газар ээжийн сэтгэл шиг цагаахан зовоон энэ биний минь үл тасрахаа утагнэ намар танг найрын дунамд үзэг арын шингэр удагт минь төдийн дурсаа одоос үргэлтэмэр хаврын ууртай янзгаасан хонгор үссэн инээд жаргал давхан сангинсан иймэд нутагдаа хэцгэргээ цагаар ингрийн ювачин миний унсан газар ичимэн сэтгэл шиг цагаан зовгод энэ биний минь үл тасрахам утагмэнэ аргын утаа өгжил байдаг энд гэр минь би асхагулсан дүнхийжил байдаг тэнд бодол минь би шаргал тагаар хөлтэй найранд уйлах минь би ёо би дэвэр аюуны өмнө Монголын гайхамшиг болсон үндэсний бичиг соёлоо шимтэн суралцаад түүгээр уран сайхан бичгээрээ өнөөдөр үзэсгэлэнтэй гаргаж байгаа. Охинороо хатаж байна. За охины минь бүтээлийг үзэж сонирхоор хүрдсэн ирсэн ахын дүүс найз нөхөд 14-р сургуулийнхаа нийт багш сургууль хүмүүжүүлэгч сурагчдаа сургалтын өндөр амжилт, ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё. Мөн охиныг маань үдий зэрэгтэй сургууль хүмүүжүүлж тийм ээ. Өөрийнх нь уул байгаа баг жаахан авиасыг дэлгэрүүлээд хөгжүүлээд ийм сайхан бүтээл үзэсгэлэн хийх хэмжээнд хүртэл хөгжүүлж өгсөн хүүхдийн уран бүтээлчийн багш Болормоо багштаа бас чин сэтгэлийн талархлыг илэрхийлж байна. Мөн ийм сайхан орчныг бүрдүүлж бүтээлээ бусад түгээх боломжийг олгож өгсөн Булган багштаа бас
талархал илэрхийлээ. За миний охин бол 7 дугаар ангиас Монгол бичиг, үндэсний бичгээр бас хичээлж эхэлсэн. Ангийнхтай бол Увс аймгийн Цагаархан сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Ууганбаяр гэдэг багшийн гар дээр 7 дугаар ангиас анх Монгол бичиг хичээл заалгаж эхэлжсэн. Тэгээ анхны сүрийг тавьсан багш Ууганбаяр багштай бас чин сэтгэлээсээ талархаж явдаг шүү гэж хэлээ да. Тэгээд цаашдын ажилд өдрөөс өндөр амжилтыг хүсье. Охиндоо хайртай шүү. Тэгээд миний охин цаашдын сурах ирээдүйн зам нь ардсан байх болтугай. Хүссэн сургуулиа аваарай гэж хүсье да. За ингээд болоотой хамтаа та бүхэнд баярлалаа. Би одоо та бүхний нөгөө онцгой цагшинтай уулзуулна гэж амласан ясаараа нийслэлийн ерөнхий боловсролын 14-р сургуулийн сурагч Мишельтэйгээ уулзаад байна. За одоо та бүхнийг Мишельтэйгээ уулзуулъя. Өнөөдөр хавар нэртэй сошиал үйлчлэнгээ бэлдэж байгаа Яслаг охинтой та бүхнийг уулзах гэж байна. Цаа. Энэ түүхэн дараа охин байна. За манай үзэгчтэй мэнлэрээ Өдрийнхөө мэдрэмжийг хуваалцаараа ямар санагдаж байна? Сэтгэл нь хэрэг тогтолж байна? Үнэхээр тогтолж байна. Тэгээд энэ өвлийн хичээл зүтгэлийн өнөөдөр үзэсгэлэнгээ гаргаж ирж байгаа үнэхээр их баяртай. Тэгээд бүр шиг өнөөдөр ингээд гарч байгаа бас үнэхээр сэтгэл амарч байгаа. Олон хүмүүс талхалт юмсан учраас одоо талхаж чаддаг хүмүүстэй талхлаа илэрхийлье. Тэгээ хамгийн хайртай бүтээл нь аль гэж хэлэхээр бас яагаад өөрөө хийж байгаа бичээ скетч гаргаад юунд Монголын цаг бичиг болсон. тэгээ чанд маш их амжилтыг хүсье. Тэгээ чиний хувьд бас хүсэл мөрөөдөл нь ирээдүйд одоо ямар мөрөдөлтэй болно гэж боддог вэ? Бас ямар мөрөдөлтэй байна? Одоо дараа жил IT-ийн салбараар энэ мөчөд бас аав ээжтэй хандаад юу гэж хэлэх вэ? аав ээжтэй бүцүүлдэр байж тусалсан баярлалаа. Одоо таавал хийж За баярлалаа гэж хамгийн сайн сайхныг хүсье. Эрүүл энх байж хийх бүтээгээрээ тэгээ өв соёлоо дээдлээ ийм гоё үзэсгэлэн гаргасан баяр хүргье.
мэргэжлэн бол хамаг бүхний эхлэл одоо ажлынх нь амьдралынх нь одоо эхлэл бүрд нь одоо аз жаргал амжилтыг хүсье л гэж өрөмөр байна. Миний би астагуулсан дүнхий жил байдаг тэнд бодол миний би шаргалтаар хөлтэй наранд уянг миний би сардаг хөхий уусын ширхэг чулуунч зүрхэнд миний би тиймэл нотанда миний зэнгэр хэзээ Ингрийн юуачин миний унсан газар ээжийн сэтгэл шиг цагаан зовлоо энэ биний минь үл тасрахаар утагнэ even нотанда миний зэнгэр хэзээ Ингрийн юуачин газар ээжийн сэтгэл шиг цагаан зовлоо энэ биний минь үл тасрахаар За өнөөдөр ингээд авиац сурагч бүх сүрэнгийн мишэлийн маань хавар нэртэй үндэсний уран бүтэлийн үзлэн авлаа. Миний бие болохоор шилэн үзлэгээр бол ингээд нэртэй хөл ажиллагаа хийж болсон байгаа. Нэртэй юм байлаа. Авиац сурагчийн маань одоо өв соёлын төвөний зөвлөж үндэсний уран бүтэлийн сурч боловсруулж одоо ихэнхдээ багшаасаа энэхээс авах соёлын өвөг хийж явж байгаа авиац сурагчаар олгож байна. Өнөөдөр үнэхээр багталтай сайн байна. Бүтээлүүдийг харахад бол маш гоё Монголын өв соёл, Монголын гоё малчин гоё өв соёлыг бол маш сайн харуулсан байна. Өв боловсруулаад сэргэн ханиулж одоо ихс дээдсийнхаа эрдэмтэн мэрэгдийнхаа гоё сургаалын бэлгэцийн хүмүүсүүдийг гоё бүтээлтэй шингээж тэрийг гоё хичээнгүүлэн сүнслэн гоё бичиж өгөөж одоо үеийн найзнартай болон Монгол хүмүүстээ ирээдүйн болсон одоо хойч үедээ гоё хэмжиж явж байгаа. Тэгж сэтгэлээр уран бүтээч байгаа. Уран бүтээх төвийнхөө нэрийг гаргаж байгаа энэ бүх аюултай одоо уран бүтээх болон цаашдын зам бол чин сэтгэлээс гоё сүн гэрэл тэгээд Монголын уран бүтээх маань аюултай бүтээх хичээл авах шиг маань цаашдаа гоё өргөжлүүлэх уран бүтээж уран бүтээч амьдсан хайртай уран бүтээж болохыг яг маш баярлалаа. Тэгээд энэ сургалт одоо харатарын төрсэн. Энэ харатарын төрсэн. За ихтэй их мундаг хүмүүс. Багасаа ингэ үндэсний бичиг. Аюусаа суралцсан. За тийм нь бас хүүхдийн маань энэ сайхан бичгийг одоо үдий зэрэгтэй сурах. Энэ сайхан бүтээлээ гаргах гэж маш их хөрмөн болсон хаа гэж бодож байна. Ингээд охиныхоо цаашдын одоо уран бүтээлд энэ эрдмийн хөрхөн их талаад улам их амжилттай гаргана гэж найдаж байна. Охинд дараагийн бүтээл олон сайхан бүтээл охиноос өмнөх бахаа гэж бодож байна. Охинд одоо амжилтын бүтээл өрөөё. Өгжил байдаг энд гэр минь би астагуулсан дүнхий жил байдаг тэнд бодол минь би шаргалтаар хөлтэй наранд уянг минь би сардаг хөхий уусын ширхэг чулуунч зүрхэнд минь би тиймэл нотанда миний зэнгэр хэзээ Ингрийн юуачин миний унсан газар ээжийн
сэтгэл шиг цагаахан зовлоо энэ биний минь үл тасрахаар утагнэ even утагда миний зинхэр хэзээ Ингрийн юуачин миний унсан газар ээжийн сэтгэл шиг цагаахан зовлоо энэ биний минь үл тасрахаар өвжил байдаг тэнд гэр минь би алтай улсан хийж л байдаг тэнд бодол минь би шаргалтаар хөлтэй наранд уянг минь би сардаг хөхи оолсын ширхэг чулуунч зүрхэнд минь би тиймэр нутагда миний Ингрийн юуачин миний унсан газар ээжийн сэтгэл шиг цагаахан зовлоо Өнөөдөр өв соёлоороо бахархсан, омгөрсөн маш гоё өдөр өнгөрч байна. Тэгээд уран бүтээлээ гаргасан Мишель-дүүдийн амжилтын дэдийг хүсье, ажиглалыг хүсье, үргэлж илүү тодор гялцаж яваарай. Тэгээд энэ олон бүтээлүүд өнөөдөр энэ нөгөө чамтай чамгүй гэдэг энэ гоё хосын уран бүтээл надад бас илүү гоё санагдлаа. Тэгээд та бүхэн ч гэсэн Монгол өв соёлоороо бахархсан, омгөрсөн, тайвширсан гоё цаг хугацаа байсан бах гэдэг итгэлтэй байна. Ингээд дараагийн болоогоор уулзцай. Тэгээд Мишель-дүүдээ дахин халуун баяр хүргэж гэр бүл наацж байгаа хамгийн сайн хүсье. өвжил байдаг тэнд гэр минь би алтай улсан хийж л байдаг тэнд бодол минь би шаргалтаар хөлтэй наранд уянг минь би сардаг хөхи оолсын ширхэг чулуунч зүрхэнд минь би тиймэр нутагда миний Ингрийн юуачин миний унсан газар ээжийн сэтгэл шиг цагаахан зовлоо энэ биний минь үл тасрахаар